Hi guys, Happy New Year. Welcome to my YouTube channel. My name is Ajma. Өнөөдөр хамтлагаар би та бүхэнтэйгээ нүүр бодоход ямар багс хэрэг болдог вэ? Ямар төрлийн багсыг ямар төрлийн бүтээгдэхүүнд тааруулж авах вэ гэдэг талаар ярилцгаар шийдлээ. Би бол багсанд ер нь нэлээд хоббитой байсан. Айгүйх багс судалдаж авдаг байсан. Нэг мейкап артист шиг ийм амар олон багстай. Эдгээрээс би ерөнхийдөө 2-3 нэг л хэрэгэлдэг. Тийм болохоор та бүхэндээ би өнөөдрийнхөө бичлэгээр яг хэрэгтэй багсаа яаж худалдаж сонгож авах вэ гэдэг талаар хүргэе. Foundation октод маань ихэвчлэн спонж буюу порлоноор түрхдэг байх. Ерөнхийдөө порлоноор түрхэх бол хамгийн зөв кремийг маш гоё шингээж өгдөг. Гэхдээ зарим төрлийн кремийг бас багсаар түрхэх зүгээр гэдэг. Ялангуяа айгүй шингэн кремийг спонжоор түрхэхээр бүр айгүйх бүтээгдэхүүн ууж авдаг. Бүх хамт бүтээгдэхүүнүүдийг маань бүр спонж шингээгээд уугаад дуусгачих гэдэг. Ялангуяа нэлээд үнэтэй авсан foundation крем одоо спонжоор түрхэд банк түрхэд байвал ерөнхийдөө маш хурдан дуусна гэсэн үг. Жишээлх юм бол Giorgio Armani-гийн Luminous Silk гэдэг. Тэр бол нэлээд шингэн foundation. Silk-ийг бол би бол спонжоор түрхэхгүй. Ягаад гэвэл маш гоё шингэн бүтцтэй. Дээрэс нь спонж маш их уудаг учраас багсаар түрхвэл хамаагүй удаа хэрэглэх болно. Foundation-ы багс бол ерөнхийдөө хоёр төрөл. Ийм хавтгай өстэй багс болон ийм жоохон ийм дуурагдсан хэлбэрийн өстэй багс байгаа. Хоёр алиг ч хэрэгсэн болно. Би бол хоёрыг ингэ хэрэгэлдэг байгаа. Өөрийнхөө туртай төрлийн спонжийг хэрэгэлдэг баг. Гэхдээ спонж хэрэглэхээс өмнө заавал бүлээн усанд базаж чихтэй спонж хэрэглэх хэрэгтэй. Хамгийн одоо топ 3 браш бол ердөөсөө л энэ 3 л байдаг. Ягаад тэгэхээр би ерөнхийдөө тосон бронзер, тосон блаш хэрэглэдэг учраас Cosmetics-ийн энэ хоёр талтай браш бол бүр үнэхээр best. Дээрээс нь маш чанартай. Энийг би бараг сүүлийн 3-4 жил тасралтгүй хэрэглэж байгаа. Үсэн стил маш гоёор байгаа. За тэгээ энэгээр бол би блаша түрхдэг, контур, бронзер бленд хийдэг. Дээрээс нь foundation-аар түрхдэг. Ерөнхийдөө ингээд бленд хийх буюу одоо мейкапны түрхэлтийг ингэж маш гоё хийж өгдөг багс байгаа. Ялангуяа тосон бүтээгдэхүүн хэрэглэж байхад та яг багсны жинхэнэ сайн мууг мэдэрнэ. Ягаад гэхээр сайн багснууд яг одоо бронзерыг ч юм уу, блашиг ч юм уу ингэж гоё хооронд амар гоё холиод яг л нэг юм гоё натуралны будалт хийхэд маш гоё байдаг. За дээрэс нь энэ foundation-ы энэ Zoeva гэдэг багс байгаа. Энийг би бүр бас за бараг 10 жилийн өмнө худалдаж авсан гэж хэлэхэд болно. За эдний багснууд айгүй чанартай. Одоо гэхдээ би энэ Zoeva гэдэг брендийн багсыг зарагддаг үгүй эсхийг ерөнхийдөө сайн мэдгүй байна. Тухайн үед би яг Com багс авч ирсэн. Одоо тэр бүх багсуудыг л би хэрэглэдэг байгаа. Ерөнхийдөө бүх багснаасаа нэг л багс сонгох юм бол би зүгээр энэ багсыг л сонгоно. Энэтэй байхад би бүх бүтээгдэхүүнээ хэрэглэж боломжтой. За дараагийнх нь энэ 3 багс байна. Жохон налуун хэлбэрийн багснууд. Тэгээ энэ болохоор одоо ийм бүрэн хідүү хэлбэрийн багс гэсэн үг. За энэ багсаар би үргэлж блаша түрхдэг. Блаш түрхэхэд маш гоё яадаг. Ерөнхийдөө яг нэг powder blush буюу одоо powder хэлбэрийн блашиг энэгээр түрхэхэд маш тохиромжтой байдаг. За энэ бас Zoeva-гийн браш байгаа. Октодод маань ерөнхийдөө иймэрхүү нэг багс авахд бол хэрэгтэй. За энэгээр бол би бас заримдаа бронзер түрхдэг байгаа. Бронзероо яг одоо нэг powder хэлбэрийн бронз түрхэхэд маш тохиромжтой байдаг. Энэ бас Zoeva-гийн браш байна. За хэрвээ октод маань нэг нунтаг пудр хэрэглэдэг болвол нунтаг пудрэнд хэлсэн бас нэг багс байхад илүүтэхгүй. За эдгээр багсуудыг бол би нунтаг пудр хэрвээ хэрэглэвэл түрхдэг. За гэхдээ ер нь бол нунтаг пудр хэрэглэх бол миний хувьд маш ховор. Setting powder ч юм уу эсвэл ер нь янз бүрийн нунтаг пудр би бараг хэрэглэдэггүй. Ягаад гэхээр би ерөнхийдөө glowy, dewy makeup-ын дуртай болохоор нүрээ нэх амар тэгж matte болгохыг хүсдэггүй. Тийм том үстэй том үстэй багснууд бол ерөнхийдөө дандаа ийм паудернд зориулагдсан багснууд байдаг. Мөн эсвэл нүур будагны яг төгсгөлийг хийдэг байгаа. Багсаар би консилер бленд хийдэг. Консилер бленд хийхэд ерөнхийдөө жижиг багс байвал айгүй зүгээр байдаг. Ягаад гэхээр консилерыг зөвхөн нүдний доор болон хамар дээгүүр эсвэл ингээд өөтэй хэсгүүдтэй түрхдэг учраас бас ийм жижигхэн ийм блендing багс байхад хэрэгтэй байдаг. Хэрвээ октод маань хайлайтер хэрэглэдэг бол хайлайтерны багсанд энийг иймэрхүү жижиг духан ийм дугуурсан багсыг хэрэглэж болно.
За би бол хайлайтер хэрэглэдэггүй учраас энэ багсыг бараг хэрэглэдэггүй. Гэхдээ охтууд маань хайлайтер хэрэглэдэг болвол энэ багс эсвэл ийм багсаар хайлайтераа түрхээрэй. За энэ багсыг би юунд хэрэглэдэг вэ гэхлээр хамраа ингэж өндөрсгөж зурхтаа хэрэглэдэг байгаа. Ягаад тэгэхээр яг хамрны өндөрсгөж будах хэсэгт маань маш гоё юм жижигхэн багс байхгүй болвол ингээд бүтээгдэхүүнийг хас айгуу таараачих магадaltaй. За тэгээд нүрийн багс сонгож авах та бүхэн маань заавал үнэтэй багс авах албагүй. Гэхдээ чанартай багс бол маш удаан хэрэглэгддэг. Дээрээс нь ингээд мейкап түрхэхэд цаанаа л өөр байдаг. Тийм болохоор хэрвээ та бүхэн мейкапанда зориулаад нэг олон багс авахгүй гэж бодож байвал өөртөө хэрэгтэй гэсэн ганц 2 багсыг аваад хийчихэл хангалттай байх болно. Нүдний багсны талаар хайлтхан дүрдээ. За нүдний тэн түрхэхэд бол мэдээж блендинг буюу уусгадаг багснууд маш хэрэгтэй. MAC Cosmetics-ийн энэ багс миний хамгийн дуртай багс. Бас дээрэс нь энэ MAC Cosmetics-ийн бас энэ багс байгаа. Энэ хоёрыг хэрвээ би нүдэндээ тэн түрхүүл хаяадаа хэрэгэлдэг. За энэ багс бол маш сайн уусгаж өгдөг. За тэгээд дээрэс нь энэ бол ерөнхийдөө бас түрүүний 2 багстай маш төстэй багс байгаа. Миний бүр маш их хэрэгэлдэг миний мейкапны ганц байх ёстой багсны нэг бол энэ багс. Энэгээр би юу хэрэглэдэг вэ гэхэлэр хөмсгөө бутчаад хөмсгөө ингэж гоё дараа нь засахтаа хэрэглэдэг. Илүү гарч буцсан хэсэг мэсийг нь засахад энэ багс маш хэрэгтэй байдаг. За тэгээ нүдний будганд бол мэдээж бас ганц 2 сайн уусгагч багс л хахад хангалттай. Тэгээд энэ олон багснаас бол би яг хэрэглэдэг нь яг үүндээ 2 3 байгаа. Өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгаж байна. Энэ удаагийн бичлэгийн зорилго маань охтууд та бүхэндний мейкапанд байвал зохих багснууд болон эдгээр багсыг ямар зорилтоор хэрэглэдэг талаар сонирхууллаа. Охтууд та бүхэн бас комент хэсэгт өөрийн дуртай багсны брэнд болон санал болгох багснуудаас хуваалцаарай. За ингээд миний бичлэгийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ миний сувг тань таалагдсан бол та subscribe хийгээрэй. Мөн миний Instagram пэйжийг дагаарай. Баярлалаа баяртай.